Nvidia дэлгэцийн карт. Nvidia дэлгэцийн картын загварыг харна уу? 1995 оны NV1 STG 2000 загварын карт нь секундэд 12 мегацэг боловсруулах хурд 2 мега санах ойтой. 1998 оны Riva 128 загварын карт нь секундэд 100 мегацэг боловсруулах хурд 8 мега санах ой. DirectX 5 тэг, OpenGL 1 тэгтэй. 2001 оны GeForce 2 MX 400 загварын карт нь секундэд 800 мегацэг боловсруулах хурд 32 64 мега санах ой. DirectX 7 тэг, OpenGL 1.2 та. 2002 оны GeForce 4 MX 440 загварын карт нь секундэд 1100 мегацэг боловсруулах хурд 64 мега санах ой. DirectX 7 тэг, OpenGL 1.2 та. 2003 оны FX 5200 загварын карт нь секундэд 1000 мегацэг боловсруулах хурд 128 мега санах ой. DirectX 9 тэг, OpenGL 1.5 та. 2004 оны GeForce 6600 загварын карт нь секундэд 2400 мегацэг боловсруулах хурд 128 256 мега санах ой. DirectX 9 тэг, OpenGL 2 тэгтэй. 2006 оны GeForce 7300 LE загварын карт нь секундэд 1800 мегацэг боловсруулах хурд 256 мега санах ой. DirectX 9 тэг, OpenGL 2 тэгтэй. 2007 оны GeForce 8500 загварын карт нь секундэд 3600 мегацэг боловсруулах хурд 512 мега санах ой. DirectX 10 тэг, OpenGL 3 тэгтэй. 2006 оны GeForce 8800 GeForce GTX загварын карт нь секундэд 36800 мегацэг боловсруулах хурд 768 мега санах ой. DirectX 10 тэг, OpenGL 3 тэгтэй. 2008 оны GeForce GTX 260 загварын карт нь секундэд 41472 мегацэг боловсруулах хурд 896 мега санах ой. DirectX 10 тэг, OpenGL 3 та. 2009 оны GeForce GTX 295 загварын карт нь секундэд 92160 мегацэг боловсруулах хурд 2 ширхэг 896 мега санах ой. DirectX 10 тэг, OpenGL 3 тэгтэй. ATI дэлгэцийн карт. ATI дэлгэцийн картны загварыг харна уу? 1995 оны Rage 3D загварын карт нь секундэд 40 мегацэг боловсруулах хурд 2 мега санах ой. DirectX 5 тэгтэй. 2003 оны Radeon 9200 загварын карт нь секундэд 1000 мегацэг боловсруулах хурд 64 128 мега санах ой. DirectX 8.1, OpenGL 1.3 та. 2004 оны Radeon X200 загварын карт нь секундэд 600 мегацэг боловсруулах хурд 128 мега санах ой. DirectX 9 тэг, OpenGL 2 тэгтэй. 2004 оны Radeon X300 загварын карт нь секундэд 1600 мегацэг боловсруулах хурд 128 мега санах ой. DirectX 9 тэг, OpenGL 2 тэгтэй. 2006 оны Radeon X 1650 загварын карт нь секундэд 2000 мегацэг боловсруулах хурд 256 512 мега санах ой. DirectX 9 тэг, OpenGL 2 тэгтэй. 2007 оны Radeon X 2400 загварын карт нь секундэд 2100 мегацэг боловсруулах хурд 256 мега санах ой. DirectX 10 тэг, OpenGL 3 тэгтэй. 2008 оны Radeon HD 3650 загварын карт нь секундэд 10700 мегацэг боловсруулах хурд 256 512 мега санах ой. DirectX 10.1, OpenGL 3 тэгтэй. 2007 оны Radeon HD 3850 загварын карт нь секундэд 10700 мегацэг боловсруулах хурд 512 мега санах ой. DirectX 10.1, OpenGL 3 та. 2008 оны 2 ширхэг Radeon HD 3870 загварын карт нь
секундэд 26400 мегациг боловсруулах хурд, 2 ширхэг 512 мега санахой, DirectX 10.1, OpenGL 3 тэгтэй. 2008 оны Radeon HD 4850 загварын карт нь секундэд 25000 мегациг боловсруулах хурд, 512 мега санахой, DirectX 10.1, OpenGL 3 тэгтэй. 2008 оны 2 ширхэг Radeon HD 4870 загварын карт нь секундэд 60000 мегациг боловсруулах хурд, 2 ширхэг 1024 мега санахой, DirectX 10.1, OpenGL 3 тэгтэй. Дэлгэцийн картын санах хойно. DDR загварын санах хойно секундэд 1.2-оос 30.4 гигабит өгөгдөл дамжуулах ба 166-аас 950 МГц-ийн хурдтай байна. Харин DDR2 загварын санах хойно секундэд 8.5-аас 16 гигабит өгөгдөл дамжуулах ба 533-аас 1000 МГц-ийн хурдтай. DDR3 санах хойно секундэд 5.6-аас 54.4 гигабит өгөгдөл дамжуулж 700-аас 1800 МГц-ийн хурдтай байна. DDR4 загварын санах хойно секундэд 64-өөс 156.6 гигабит өгөгдөл дамжуулж 1600-аас 2400 МГц-ийн хурдтай. DDR5 санах хойно секундэд 130-аас 230 гигабит өгөгдөл дамжуулж 3000-аас 3800 МГц-ийн хурдтай. Принтер буюу хэвлэх төхөөрөмж. Төлөвлөрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргадаг төхөөрөмжийг принтер гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрөл, үн өртгөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг хэвлэх төрлөөр нь dot, matrix буюу матрицын принтер, inkjet буюу чернилийн хортой принтер, laserjet буюу лазерын принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь дотроо хар цагаан, өнгөт гэж хоёр төрөл байдаг. Өнгөт принтерийн нэг хуудас хэвлэх өртгөн нь хар цагаан лазер принтертэй харьцуулахад өндөр байдаг ч гэсэн хэвлэлийн хурд нь удаан байдаг. Сүүлийн үед хэвлэх төдийгүй ховлох, факс дамжуулах ба хүлээн авах, сканер дах зэрэг олон үйлдэлтэй принтерийг их үйлдвэрлэж байгаа билээ. Ийм төхөөрөмжийг OfficeJet гэж хэлдэг. Принтерийг компьютерт хоёр төрлийн портоор залгадаг. Хамгийн өргөн хэрэглэдэг нь parallel port-ийн принтер юм. Харин нөгөө нь сүүлийн үед ажиглагдаж байгаа өндөр хурдны порт болох USB буюу Universal Serial Bus юм. Чанга яригч буюу спикер. Дууны картын ялгаруулсан дууг чанга яригчаар сонсно. Компьютерийн хүчин чадлыг бүрэн хангахын тулд түүний дууны карттай зохицох өсгөгч байх хэрэгтэй. Холболтын төхөөрөмж. Холболтын төхөөрөмжийг нэг компьютераас нөгөө рүү холбон мэдээлэл солилцоход ашигладаг. Холбох порт. Принтер, сканер, гар, хулгана гэх мэт бусад төхөөрөмжтэй холбохын тулд компьютерт порт гэж байдаг. Порт бол гадаад төхөөрөмж залгадаг суурь боловч портын төгсгөлд нь суурь байдаг. Порт нь ердийн суурийг бодвол өөртөө микросхемтэй програмаар удирдагддаг илүү нийлмэл төхөөрөмж юм. Өгөгдөл дараалсан портоор бит-битээр цувран дамждаг. Дараалсан портоор 112 кбит секунд хурдаар өгөгдөл дамждаг. Энэ бол их хэмжээтэй өгөгдөл дамжуулахад хангалтгүй. Дараалсан портонд модем, хулгана, хуучны загварын принтер зэрэг өндөр хурд шаарддаггүй төхөөрөмжийг залгадаг.
Харин параллел портоор 1 зэрэг 8 бит буюу 1 байт дамждаг. Параллел портын дамжуулах хамгийн их хурд нь 5 мегабайт секунд. Энэ портод голдуу принтер залгана. Дараалсан портыг бодвол параллел холбоход маш урт кабель ашиглах боломжтой байдаг туршина. Орчин үеийн бүх компьютер шинэ үеийн USB порттой болсон. Энэ нь дараалсан портын төрөл боловч өндөр хурдтай. Өндөр хурдаас гадна USB портын унтраах шаардлагагүй. Нэг портод хэд хэдэн төхөөрөмж холбох боломжтой доршино. Сүүлийн төхөөрөмжийг энэ портонд холбож бол ямар ч төхөөрөмжөнд зориулсан универсал портоос гадна хулган, гар, хоёуланган залгах зориулттай порт байдаг. Энэ нь PS2 порт бөгөөд өөр төхөөрөмж залгадаггүй. Компьютерийн ажиллагааны зарчим. Компьютерээр боловсруулсан тоон хэлбэрт тавигдсан мэдээллийг өгөгдөл гэж нэрлэнэ. Өгөгдөл боловсруулах процесст компьютерийн биелүүлдэг командуудын дарааллыг програм гэж нэрлэдэг. Компьютер дээр өгөгдөл боловсруулалт нь 1-р хэрэглэгч програмыг удаан хадгалдаг санах ойгоос дуудахад шуурхай санах орой ачаалагдсан биелж эхэлнэ. 2-р биелэлт буюу процессор командуудыг уншаад түүнийг биелүүлдэг. Удаан хадгалдаг санах ой болон оруулах төхөөрөмжөөс оруулсан шаардлагатай өгөгдлийг шуурхай санах ой руу ачаална. 3-р процессор гаралтын өгөгдлүүдэд удаан хугацаанд хадгалдаг санах ой болон мэдээлэл гаргадаг төхөөрөмжийг ашиглаж хэрэглэгчдэд хүргэнэ. Төхөөрөмжийн хоорондоо мэдээлэл солилцох үед мэдээллийн урсгал нь тусгай гол шугамар дамжина.